За машины тухай хууль 2024 оны 6 сарын 5-ны өдөр батлагдсан. Өдийгээр одоо 2 жил өнгөрчээд байна. За гишүүдийг орон нутагт явж явах үед малчтаас тодорхой хэмжээний саналууд гарч машины тухай хуулийн хэрэгжилтийн талаар, үр дүнгийн талаар, төрөөс баримтлсан бодлогын хэрэгжилт нь ямар байгаа гэсэн ийм тодорхой саналууд бол нэлээд гарсан. За тэгээд бид одоо улсын хурлын гишүүд ярьж байгаа байгаль орчин хөдөө аж ахуйн байнгын хорон дээр ярьж байгаа тодорхой хэмжээний тогтоол гаргаад 2026 оны 6 сарын 23-ны өдөр ерөнхий сонсгол энэ машины тухай хуультай машины тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой ерөнхий сонсголыг хийхээр бол шийдсэн. За ингээд одоо бид бас ерөнхий сонсголд оролцож байгаа гишүүд маань ингээд тодорхой хэмжээний мэдээлэл хийв. Ер нь бол мэдээлэл бас харьцангуй бага байх шиг байна. Тийм болохоор бид бас тодорхой хэмжээний мэдээлэл өгье. 6 сарын 23-24-ны өдрүүдэд ерөнхий сонсгол машины тухай хуультай холбоотой ерөнхий сонсгол явагдана. За ерөнхий сонсголд мэдээж одоо байгаль орчин хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд одоо оролцож тодорхой асуудлууд орон нутгаас ирж байгаа асуудлуудыг асуун. За дээрээс нь боловсролын сайд, эрүүл мэндийн сайд, за гэр бүл нийгмийн хамгааллын сайд, за Монгол банк гэх мэтчлэн одоо төрийн болон бусад байгууллагуудаас одоо тодорхой мэдээллүүдийг өгнө. За дээрээс нь одоо мэдээж хөдөө аж ахуйн яам хөдөө аж ахуйн сайд нь одоо тодорхой мэдээллүүд өгнө. Хэрхэн хэрэгжиж байгаа, ямар асуудлууд хэрэгжиж байгаа. Жишээ нь одоо боловсролтой холбоотой асуудлууд байж байна, машины хүүхдийг сургах асуудлууд байж байна, санхүүжилттэй холбоотой асуудлууд байж байна. За нийгмийн даатгалын шилжилтийг тодорхой хугацаанд одоо нөхөн төлөх асуудлууд их мэтлэн. Ер нь бол одоо Монгол улсын хүнс хөдөө аж ахуйн одоо хэмжээнд одоо голлох байр суурийг эзэлж байгаа машины тухай хууль малчтай холбоотой энэ хуулийн хэрэгжилтэн дээр бид нар одоо ерөнхий сонсгол хийж тодорхой байгууллагуудын тайлын илтгэлийг бол сонсож тэгээд хариулт авч асуулт асууж хариулт авах. Ийм ерөнхий сонсголын үйл ажиллагаа бол 6 сарын 23-24-ний өдөр явагдана гэдгийг мэдээлэл өгч байна. За гişүүдээс за та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За орон нутгийн гишүүдийн хувьд бол бас хамгийн их иргэдээс ирдэг бас асуулт нь энэ машины тухай хуулийн хэрэгжилт байгаа. Энэ утгаараа бас одоо орон нутгаас сонгогдсон гишүүд ерөнхийдөө дийлэнхтэй энэхүү одоо сонсголыг бас зохион байгуулж явуулъя гэдэг саналыг гаргаж одоо эх 7 хоногт зохион болгож байна. 2024 онд сонгуулийн өмнө үндсэндээ одоо бас малчтаа томоохон амлалт болгож энэхүү одоо машины тухай хуулийг бол үндсэндээ бол баталсан. За их хурлын гишүүнийхээ хувьар бол би бас ажлын хэсгээр санал гаргасан. Зөвхөн машины тухай хуулиар биш бусад одоо бас малчин иргэдийн нэгдсэн холбоо, за шинэ оршоо хөдөлгөөн, бусад энэ одоо хөдөө аж ахуйн чиглэлийн, мал аж ахуйн чиглэлийн хуулиудыг бүхэлд нь авч үзүүл яасан бэ гэсэн ийм саналыг бол үндсэндээ бол гаргасан. Бид бүхэн бас ярилцаад энэ удаадаа бол яг одоо малчтын одоо эрх зүйн байдлыг тусгайлан зохицуулж байгаа малчны тухай хуулиараа бол одоо дагнж явуулъя гэдэг ийм одоо бас ажлын хэсгийн одоо санал гаргаад ингээд үндсэндээ зөвхөн малчны хуулиараа бол хэрэгжих болсон. За 2024 оноос хойш засгийн газарт жишээлх юм бол машины тухай хуулиараа бол 11 журам батлаа гэдэг ийм чиглэлийг өгсөн байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар бол 11 журмын 2 нь л батлагдсан байгаа. За малчтаас хамгийн их одоо үндсэндээ одоо ярьж хэлж байгаа нийгмийн даатгалын нөхөн төлөвтэй холбогдлолтой асуудал журам батлагдаагүйгээс болоод үндсэндээ хэрэгж хугацаатай одоо холбогдлолтой маргаан ус үүсээд ингээд ус явж байгаа. Тэгэхээр энэ удаагийн сонсголоор бол одоо бас үүнтэй холбогдлолтой бас олон асуудлуудыг бас нэлээд нээлттэй бас ярилцсанаа. Яг үнэхээр одоо бас төсөв санхүүгийн хувьд бол нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг бас одоо үндсэндээ одоо нээж өгснөөрөө ямар хэмжээний одоо мөнгөн төлбөрийн асуудал байгаа, энийг яаж шийдэж болох юм бэ гэдэг талаас нь бас нэлээд бид нэр шахаж одоо үндсэндээ ярина. За мөн одоо малчны хүүхдүүдийг одоо сурах чиглэлээр уул нь бол бид нар бол үндсэндээ мал аж ахуйн чиглэл болон дээрэс нь одоо бэлчээр тэжээлийн чиглэлээр суралцах боломжийг олгоно гэж хуулиндаа бол заасан. Гисэн эдийн боловч бол одоо малын эмч нар, эмзүүч нар гэдэг яг мал аж ахуйн чиглэлийн тодорхой одоо бас зарим мэргэжлүүлгийг бас одоо оруулаг байгаа. Ийм утгаараа бол өнгөрсөн хичээлийн жилээс эхэлсэн энэхүү одоо бас боловсролыг дэмжих чиглэлээр бол 50% оюутан суралцж байна. Хөдөө аж ахуйн сургуульд. Үүнийг цаашдаа илүү нэмэгдүүлэх чиглэлээр бас сонсголын гол агуулга явуулах гэж бодож байна. Малчтад орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжийг нээнэ гэдэг ийм одоо бас гол агуулга энэ хуулийн дээр бол орсон. 300 гаруй мянган малчинтай гэтэл энэ хугацаанд 2хан малчин ипотекийн зээлд хамрагдсан байна. Тэгэхээр энэ одоо асуудал яагаад одоо бас үр дүнтэй болж өгөхгүй байна вэ? За бусад одоо нэг 7-8 төрлийн малчтад маш тодорхой одоо үндсэндээ заасан
ийм одоо бас боломжууд ямар хэрэгжилтэй байна вэ гэдгийг энэ удаагийн сонсголоор нэлээд нээлттэй сайн бас ярилцсан ийм сонсгол болно. За мөн орон нутгаас бас одоо малчид иргэд өнөхөө одоо сонсголд бас нээлттэй оролцох, бичгээр болон бичлээ оролцох энэ боломжуудыг бас сонсгол зохион байгуулагчдын зүгээс бас нээлттэйгээр бас олгоод ажиллаж байна. За баярлалаа. Хууль хэрэгждэг байх хэвээр. 24 оны 6 сарын 5-ны өдөр батлагдсан хуулиар 2 жилийн дараагаар хуулийн хэрэгжилтэй холбоотой хяналтын сонсгол хийх гэж байгаа явдал бол харамсалтай байна. Яагаад тэгэхээр хууль хэрэгжихгүй байгаатай л холбоотой асуудал болчиход байгаа. Сая гавь гişүү хэллээ. Бид нар маш олон харилцаануудыг шийдвэрлэж чадахгүй байгаа. Малчтай бид нар хайрладаг, хүндэлдэг байх хэрэгтэй. Дээрээс нь ойлгодог байх хэрэгтэй. Нэгэнт хууль баталгаас өмнө асуудлыг шийдэж чадахгүй гэж үзэж байгаа бол тэр хуулийг баталдаггүй байх хэрэгтэй. Хүүхдүүдийн сургыг гэж байна, ипотекийн зээл олгоё гэж байна, нөхөн төлбөр олгоё гэж байна, дээрээс нь малжуулах ажлыг хий гэж байна гэдэг ч юм. Ингээд маш олон зүйлүүд байна. Гэтэл нэг албан тушаалтан засгийн газраар орох журмыг нь батлахгүй, журмын үл зөвшөөрсөн сулбаатай харилцаанаас үүдээд засгийн газрын хуралдаанаар тухайн асуудал орохгүй, засгийн газрын хурлаар асуудал орохгүй болохоор тэр хуулийн хэрэгжилт байхгүй болчихж байгаа. Энд хамгийн том асуудал байна. Тэгэхээр малчтайгаа идэвхтэй оролцоосоо гэж бид нар уриалмаар байна. Ямар албан тушаалтнууд малчны хуулийг хэрэгжих шатанд нь эсэргүүцэж зогсоосон бэ гэдгийг малчт маань мэдэж аваасаа гэж бид нар нэг үлдээ бодож байгаа. Хүсэж байгаа. Хууль хэрэгждэг байх ёстой. Хэрвээ хэрэгжихээргүй шатанд байгаа бол бид нар тэр хууль юунаас болж байгаа вэ гэдгийг тодорхойлдог байх ёстой. Улсын хурлын гишүүдийн нэг бүр ирэх байгаа. Энэ бол хуулийн хэрэгжилтэнд хяналттай байх. Энэ удаад бол ялангуяа машины тухай хуулийн хяналтын сонсголттой холбогдуулаад зөвхөн энэ хууль биш. Ер нь хуулийн хэрэгжилтэнд улсын хурлын гишүүд бас хяналт тавьдیں шүү. Холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцдیں шүү. Олон нийтэд ил тод нээлттэй мэдээлдэг шүү. Парламент өнөөдөр хуучин явж исэн системийг халж шинэ систем шилжчихсэн шүү гэдгийг бид нар бас үзүүлж харуулах зорилго бас давхар агуулж байгаа гэдгийг би хэлмээр байна. Тэгээд малчтайгаа илүү их өргөн оролцоосоо асуудлыг гаргаж тавиасаа тодорхой албан тушаалтнууд журмын харилцаагаар хуулийг зогсоодог байх хэлбэрийг Монгол улсын нутаг дэвсгэртээр бүгдэн халах ёстой гэдэг юм зарчим дээр бид нар байгаа гэдгийг хэлэх гэж байна. За өдрийн мэнд. Тэгээд орон нутагт ажиллаж байхад малчтаас орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдээс хамгийн их асуудаг хууль бол энэ малчны тухай хууль байна. Уг хууль нь бол их дажгүй хууль гарсан байгаа. Гэхдээ хэрэгжилт нь ерөөсөө маш хангалтгүй. Тэр нийгмийн даатгалын шинжилгээ нөхөө олох асуудал байна. Тэр залуу малчтад ипотекийн зээл хамруулах асуудал байна. Зүгээр тэр 11 журам дагалж гарах ёстойгоос дөнгөж 2 журам нь батлагдсан. Тэгэхээр энэ үнэхээр малчтад бол ямар эргэлзээ төрөж өгөхлөөр зөвхөн сонгуул зориулсан хууль юм биш үү? Биднийг молигдсон юм биш үү гэж асуудаг. Дээрээс нь өдий чинь хууль гарч 2 жил болж 2 хүн ипотекийн зээл авна гэдэг нь үнэхээр хангалтгүй. Дээрээс нь бас тэр малчтын хүүхдүүдийг сурах асуудал байгаа. Зөвхөн нэг тэжээл ихгүйгээр мэрэгжил заахгүй хөдөө аж ахуйн чиглэлээр хөдөө аж ахуйн малчин гэдэг бол бизнесмен сайн менежер байх хэрэгтэй гэдэг чиглэлээр малын эмчийг бэлтгэх гэдэг энэ маш олон асуултуудад хариулт өгөх ёстой хууль өнөөдөр хэрэгжихгүй байгаа маа. Тийм учраас манай байгаль орчин хөдөө аж ахуйн байнгын хорооноос энэ хуулийн хэрэгжилтийн явцын талаар ерөнхий хяналтын сонсголтыг 23-24 хийх гэж байна. Хүмүүсийг ялангуяа малчтыг идэвхтэй оролцоосоо асуултаа цахимаар өөрсдөө биеэр иж оролцоосоо гэж бодож байна. Нөгөө талдаа хуулийг хэрэгжүүлдэг байх ёстой газрууд нь тэр сонсголын үеэр маш тодорхой хариултуудыг өгөх ёстой. Тэрнээс биш одоо тойрогтой ажиллаж байгаа гишүүд бид байнга энэ асуудалтайгаа нүүр тулж байдаг учраас одоо 23-ны сонсголоор энд нэг цэг тавих байхаа гэж бодож байна. За энэ яг хөдөө орон нутагт ажиллаж байхад хамгийн их асуудаг асуулт малчтын одоо энэ хэцүү байдлыг дээшлүүлэх, малаа маллаж тайван амьдрах, тэгээд залуу малчтыг бэлтгэх маш олон асуудал үүдэг байхгүй. Тэгэд энэ дэр чинь малын хуулийн давтвар гэхэд харилцан адилгүй байгаад байгаа юм. Сумдын засаг дарганаар өөрсдийнхөө үзмжээр тогтоодог, зарим нь бүр огт давтваргүйч байдаг ийм харилцан адилгүй яваад байгаа. Дээрээс нь малчны хүүхдийн хөнгөлөлтөө зээлээр сургая гэдэгт малын эмч багтаагүй байх жишээний
Тэр зүгээр л одоо боловсролын сайдын тушаалаар явцсан. Гол нь малчны хүүхдүүд малын эмч байх нь хамгийн чухал заалт гэдэг. Дээрээс нь биологийн хим биологийн хичээлээ шалгуурыг өндөр тавьчихдаг. Хөдөө орон нутагт одоо яг тийм мэргэжлийн багш нар дутмаг байдаг. Та нар бүгдээрээ мэднэ шүү дээ. Энэ мэдчлэн хуулийн заалт нь харилцан адилгүй. Нөгөө амьдралаа мэдрээд гаргасан мөртлөө тэрний зохицуултыг буцаагаад байхгүй болгочдөг. Ипотекийн зээл гэхээр маш олон шалгууртай. Тэн дээрээс нь юу ч байдаггүй. Тэгээ хүүхдүүд нь сургуулиас суралт сурах гэхээр одоо малын эмчи юу байхгүй. Тийм хүүхдүүдийг хөнгөлтөө зээнд оруулж чаддаггүй. Дээрээс нь байгалийн гамшигт өртөөд нас барсан малчны амь насыг одоо тэр төлбөрийг арга гэрт нөхөө олгоор олгоё гэсэн тэр огт хэрэгжээгүй заалт юм бэлээ. Сая л Дорнод аймгаас анхны удаа санал ирж байгаа жишээний. Тэгээд одоо малчдад зориулсан нэг хөнгөлттэй зээл, хөнгөлттэй зээл гэдэг ийм хоёр том шалгуур байгаа байхгүй юу? Одоо жишээ нь ингээд сур илтэж байгаа, сураар имэйл хазаар хийж байгаа, юм хийж байгаа ийм хүмүүс нэг хөнгөлтөө зээл нь хамрагдаж болох уу? Хөнгөлтөө зээл нь хамрагдаж болох уу? Хөвд сөөрөм хийх юм бол нэг хөнгөлтөө зээл нь хамрагдаж болно гэд энэ сурталчилгаан ч гэсэн маш муу явагдсан ийм л хууль байгаа. Тэгэхээр энэ ерөнхий сонсгол бол маш чухал. Тэгэхээр манай малчид бас одоо ди парламент руу ороод хүн сүдэн аж ахуйн байнгын хорооллоо ороод тэнд бүртгүүлээд идэвхтэй л оролцох хэрэгтэй гэж бодож байна. Тэгэх юм бол бид нар дагсан журмуудыг, дагсан хуулиудыг дээрэс нь юуг нэмж өөрчлөх хэрэгтэй вэ?